Манай гол дүрийн залууг Сатору гэдэг. Тэрээр 29 настай бөгөөд хараахан амжилт олж чадаагүй байгаа манганы зураач. Түүний зурсан манга нь амжилтанд хүрэхгүй байгаа гол шалтгаан нь хитрхийн өнгөцгөн зохиолтой болохоор хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чаддгүйг нь. Харин манай хүн юунаас ч юм болоод сэтгэл санаан тогтургүй. Тэгснээ яг юунаас болоод байгаагаа олж мэдхээс ч айдаг юм байна. Сатору нэг пиццаны газар хүргэлтийн ажил хийдэг ба ээлжид нэг захиалга аваад ажилдаа гарлаа. Гэхдээ түүнд хачирхалтай нэг зүүн совин байдаг. Бас тэр зүүн совингийнхаа ачаар дөнгөж сая нэг хүүхдийн амийг аварлаа. Өнөөдөр би та нарт 2016 онд гарч байсан зөвхөн биел байхгүй хот гих нууцлаг ээдрээтэй анимыг ярьж өгөхөөр шийдлээ. Бүх учир шалтгааны тайлал нь сүүл хэсэгтээ гардаг учраас манайхан анхааралтай дуустал нь үзээрэй, окей? Манай Сатору осолд орсноос хойш 2 хоног ухаангүй байсан ба түүнийг сэрэгт нь хамт ажилдаг Айри сахиа сууж идэг. Азар манай хүнд гэмтэл аваагүй өнгөрсөн нь бараг л гайхамшиг тохиосон гэлтэй. Бас захирлан түүнд эвдэрсэн мотоцикл бас нөгөө мөргсөн машины төлбөр энтерт огт санаа зовох хэрэггүй шүү гэж хэлүүлсэн юм байна. Сатору өөрийнхөө энэ зүүн совингоо дахин төрөлт гэж нэрлсэн ба товчхондоо гинтхэн цаг хугацааны гажуудлуулж хэдэн секунд заримдаа бүр хэдэн минутын өмнөх үе рүү буцаж очдог. Ингэхдээ ямар нэг осол аваар юм уу эсвэл хэн нэгэнд аюултай зүйл тохиолдохын яг өмнөхөө гэсэн үг. Дахин төрөлт явагдсан үед Сатору эргэн тойрноо ажиглаж яг хүнд юу тохиолдох гэж байгааг хайж эхэлт юм байна. Гэхдээ энэ бүхэн яагаад түүн тохиолдоод байгааг Сатору өөрөө ч мэдэхгүй. Түүнийг гэртээ харихад ээж нь Хоккайдогоос ирчихсэн байх ба нэг хэсэгтээ Саторугийн амьдрна гин. Ээж нь 52 гэхэд бүр арай л залуухан царайтай юу. Оройн ээж нь зурагт үзэж суухдаа Саторуг баг багт нь болж байсан нэг хэргийн тухай ярьдаг. Бас хүүдээ тэр муухай хэргийн тухай мартуулах гэж бөө юм болж исэн л гин. Саторуг баг багт нь түүнтэй хамт цаасан онгоц хийж тоглодог гэсэн нэг ах хүү ээжлтэй. Манай хүн нэрийг мэдэхгүй болохоор Юки гэд нэрлэлчих. Яагаад тэгэхээр дандаа л Юки гэж хэлдэг байсан гинэ. Тэр үед Саторугийн ангийн хүүхэд тулгаалагдаж алуулсан хэрэг гарсны дараа цагдаа нар гэмт хэрэгтнийг олж баривчилсан нь Ширатори Жун буюу Юки байдаг. Маргааш нь манай хоёр хүнс цуглуулад гарч явтал дахин төрөлт идэвчиж манай хүн ээжигээ хүртэл ойр тойрны ажиглаарай л гин. Гэхдээ яаж чаарсан энэ удаад муу зүйл тохиолдсонгүй өнгөрлөө. Гэтэл ээж нь амар гэрхаа юм аа. Нэг с ิจ гтэй нөхөр өөрийг харж байсныг анзаараад ямартай ч машиныхан зургийг дарж авдаг. Энэ үед Айри манай хоёртой таарад хамтдаа оройн хоол идэхээр болно. Ээж нь Айрыг хүүгийнхээ найз охин гэд бодчихлээ. Гэтэл Айри манай хүнийг ээжийнх нь нүдэн дээр хөөх эвтэйхэн фрэнд зон руугаа хийчихнэ. Тэгээд орой болсон тул Сатору Айрыг хөргөж өгөөд буцаад иртэл ээж нь түүнд дэлгүүрийн гадаа анзаарсан зүйлээ яг хэлэх гэжээснаа болчдөг. Харин Сатору хуучны сэтгүүл ухажгаад тухайн үед юу болсныг дахин нэг сандаг. Тэр үед аллахын золиос болсон охиныг Кайо гэдэг байсан ба яагаад ч юм Сатору түүнийг аварч чадах байсан гэж хэлжсэн юм байна. Харин ээж нь дэлгүүрийн гадаа харсан үнэ хүүхэд тулгаалахыг оролдсон байж магадгүй гэж сэтгэлдэг. Бас болоогүй өөрийг харчаад царайгаа нуусныг бодоход их л ойрхон таньдаг л хүн байх хэвээр. Аль эсвэл Саторуг баг багт нь болсон иргэн алуурчин ч байж магадгүй гэж бодоод за ямартай ч хүүтэйгээ ярилцах хэрэгтэй гэд байжэтэл гаднаас алуурч орж ирээд Саторугийн ээжийг хутгалждаг. Энэ үед ээж нь тухайн үед Саторугийн хэлсэн үгэнд итгэхгүй яавдаа гэж харамссаар амьсгал хурааваа гэж. Сатору ажлаа тарж гэртээ ирээд ээжийнхээ өгсөн байгааг хараад шок. Гэтэл хажуу айлын ажмаа орж ирээд Саторуг ээжигээ алчлаа гэж дуудлага өгчдөг. Манай хүн шокносоо ч гарч амжааг байсан болохоор цагдаа нараас зүхттал гинтхэн дахин төрөлт идэвчнэ. Гэхдээ энэ удаад бүр шаал өөр газар ирсэн байх ба бүр хаа байсан 18 жилийн өмнөх цаг үед очисон байх нь тэр. Яг юу болоод байгааг ойлгож амжаагүй байсан манай хүн юун хичээл суух мантай. Шууд л гэртээ харин эцтэй. Гэр нь бүр багд нь ямар байсан яг тэр хэвээрээ. Хэдий том болсон ч гэлээ яг жоохон өгчөг унтжахт нь гаднаас ээж нь ажиллаад хараад ороод ирлээ. Ээжигээ эсэм энд байгааг дахин нэг удаа харсан манай хүний сэтгэл нь амарч одоо л нэг эрүүл ухаанаар бодож эхэлдэг. Тэгээд Сатору өөрийгөө энд буцаж ирсэн нь санаандгүй явдлаа биш. Магадгүй ээжийнхээ ирээдүг өөрчлөхийн тулд энэ цаг үеэс эхлэх ёстой байна гэж ойлгодог. Тэгээд манай хүн өнөөх алуулдаг Кайо гэдэг охиныг амьд байгааг анзаарна. Кайотой найзууд биш болохоор түүний тухай нэг сайн мэдэхгүй. Гэхдээ Сатору түүний гуйн дээр нь хөхөрсөн байхыг олж хардаг. Эдгээр хүүхдүүд бол Саторугийн багын найзууд нь. Бүгдээрээ өөр өөр сонирхолтой ч гэлээ маш сайн найзууд. Харин энэ шар үстэй Кения бол бусдаасаа хамгийн ухаантай,
хамгийн анзаарах сайтай. Сатору хичээлийн үеэр Кайог ширтээд байсныг анзаарч. Тэгээд түүнийг Кайод сайн гэд бодчихжээ. Сатору маань ч үгүй гэж хэлсэнгүү. Тэгсэн энэ арзгар үст манай хоёрыг Кайотой уулзуулахар болно доо. Хичээлийн дараа Кайотой очиод уулзтал өнөөх нь баргийн юм тоохоо болцсон. Сэтгэл хөдлөлч гэж байхаа болцсон охин байдیں۔ Сатору уг нь найзууд болъё гэсэн чинь тэгвэл миний төлөө хүн алж чадах уу гэж явдیں۔ Маргааш нь хичээл тарах үеэр нэг найз нь Саторуг саяхан авсан бэлигээ нуувчин түлдээчээ юу. Гэхээр нь манай хүн тэгвэл бүгдээрээ нууч руу явах уу гэд асуусан чинь найзууд нь гайхаад энэ ид чинь цас орсон үед хөлийн мөрүүлддэг болохоор нууч руугаа явахгүй гэж тохирсон юм байна. Манай хүн яаж мэдхэвдэ? Харин Кения Саторууд сурагчдын зохион бичлэг дундаас Кайогийнхыг уншаарай. Сонирхолтой байна лээ гэж хэлдэг. Сатору гэртээ ирээд нөгөөх нь унштал би л байхгүй хот гэсэн гарчигтай Кайогийн зохион бичлэгт ганцаархнаа алс холын арал дээр багшаасаа, ээжээсээ бас ангийнхнаасаа хол эрх чөлөөтэй амьдрмаар байна гэсэн байдаг. Тэгээ Сатору Кайотой дотнуулахын тулд төрсөн өдрийн баяртай уурхаар шийддэг. Кайог ээж нь зоддог болохоор гэртээ арихаас айгаад орой олгон энэ цэцэрлэг зогсож байгаад харьдсан байна л да. Сатору маань ямартай ч Кайод төрсөн өдрийн урилга өгөөд Кайо ч бас очихыг зөвшөөрдөг. Ингээд Сатору ирээдүг өөрчлөхийн тулд эхлээд Кайогийн амийг аврахаар шийднэ. 18 жилийн өмнө Сатору яг энэ газар Кайог хамгийн сүүлийн удаа харсан. Харин Кайогийн цогц нь цас хайлсны дараа олдож иж. Тухайн үед гарсан цуврал аллахын хохирогч болсон 3 хүүхэд насаар чацсан байсан ч гэлээ Кайо 11 хүрэхээс өмнө өгчээ. Тиймээс хамгийн ихний алхам бол Кайогийн төрсөн өдрийг олж мэдэх. Манай Сатору биеийн тэмрийн хичээл дээр хоккейн клубын хүүхдтэй тэшүүрээр уралдахаар болдог. Бүгд л нөгөө хүүхдийг ялна гэж бодсон ч Сатору илүү хурдан байлаа л та. Гэхдээ манай хүн энэ хүүхдийг өдөр болгон бэлтгэл хийдэг болохоор хөрхий урмыг хуулахгүй гэсэндээ албаар ялагдчихна. Гэхдээ яг энэ үед Сатору 18 жилийн өмнөх үйлдэлээ давтаж хийснээ анзаардаг. Түүнийг албаар ялагдсныг харсан Кайо Саторуд уурлаад явцсан болохоор төрсөн өдрийг асууж чадсангүй гэж. Тиймээс багшийнхаа журналаас харах гэж хагаад багштай баригдчихна. Тэгсэн чинь эдний багш бүр амар заяа. Манай хүнийг Кайогийн тухай юм хайж байгааг мэдсэн ч ах шиг. Тэгээд төрсөн өдрийн нартал 3 сарын 2 буюу Саторутай нэг өдөр төрсөн байж. Тэгээд төрсөн өдрийг мэдсэн болохоор Кайогийн өөхөх өдрийг 3 сарын 1 гэж тооцоолдог. Эндээс гараад явхдаа манай хүн Юкитэй таарна. Тэгээд Юкигийн очиод юм ярьж суух зураа Кайог таних уу гэтэл шууд л танина гэж шүү. Ганцаараа цэцэрлэгт зогсож байхад нь хэд хэдэн удаа уулзжээ саанал гин. Тэгсэн чинь Сатору эдний өрөөнд байсан нэг насан туршидтын сэтгүүлийг харчихна. Юки бүр сандраад нөгөөх нь нуугаал. За тэгэхээр одоогоос 18 жилийн дараах ирээдүйд Юки цаазыял сонсжээ. Гэхдээ тэр хамгийн анхны шүүх хурлаасаа эхлээл өөрийгөө гин буруугүй гэж ээж. Сатору ч бас Юкиг хүн алах хүн бишээ гэж итгэдэг юм байна. Тэгээд Кайотой уулзахаар гэрт нь очтол Кайо хөөх нэц олтлоо зодуулсан амбаар твтчихэд. Тэгсэн гинт ээж нь гарч ирээд Кайог аваад орчихно. Тэгснээ мөстөө ус руу нүрийн дүрж хавдрыг боолгодог ч ах шиг ой. Арай л хэрцгий юу. Сургууль дээрээ багш нь Саторугаас Кайог яагаад нэгд өдөр болгон хоцорч ирдгийг мэдхүү. Гэхэд Сатору ээж нь хагассан өдөр зоддог болохоор хавдрыг боолгож байгаад хичээлд нь явуулдаг байх гэж хариулна. Гэтэл үүнийг багш нь ч бас мэддэг байж л дээ. Даанч арга хэмжээ авах гад Кайогийн гэрт очих болгонд ээж нь бүр яг мэдсэн юм шиг дандаа гэртээ байдгүй болохоор одоо хүртэл яаж чадаагүй гин. Саторуг ангитаа буцаж ирэхэд нь ангийнхны хураалгасан үдийн цайны мөнгө ширээн доороос нь алга болчих. Тэгсэн хажууд нь суудаг хүүхэд шууд Кайо ядуу болохоор авцсан юм шүү гэд Кайог сэжиглээл. Ямартай ч бүгд дор бүрний цүнхээ ухтал Кайогийн цүнхнээс гараад ирэх юм. Гэтэл Сатору маань Кайог өмөөрөөд нөгөө охиныг зад загнаад ойлуулцдаг. Өнөөх мөнгө нь яаж яваад Кайогийн цүнхэнд орсныг үнэндээ Кайо өөрөө ч мэдэхгүй байлаа. Харин саяны охин угаасаа л Кайо дургуун байна л та. Урд нь нэг удаа Кайог гэртээ урьж исэн юм байна. Гэхдээ зүгээр л гэртээ зассан гой гацуураа гайхуулах гэж урьсан байж. Энийг сонссон Сатору Кайог дагуулад зул сарын гацуурмад харахаар явцгаана. Тэдний замд 2 үнэг гарч ирээд манай хоёрыг баахан тойрч байгаад явна. Сатору урд нь энэ үнэгнүүдийн талаар хүмүүс тэлсэн ч хэн ч итгэдэггүй ээжлээ. Тэгээд азар тэнгэр цэлмэг байж таарад Кайод хорвоогийн хамгийн гой гацуурмуудыг харуулж чадлаа. 18 жилийн өмнөх 3 сарын 1-ний орой Сатору яг энэ талбайд Кайог зогсож байгааг нь харчаад юу ч бодлогүй нуувчндаа үлдээсэн бэлэгээ л очиж авах санаатай явж иж. Үүний дараа нуувчнаасаа гараад явах замдаа Юкиг голын хажууд суухыг нь харсан ба буцаад нөгөө талбай хажуугаар явхад Кайо байхгүй ич. Тэр өдөр болтол одоо яг 7 хоног үлджээ.
Саторогийн төлөвлөгөө бол 3 сарын 1 хүртэл Кайог аюулгүй байлгаж агаад маргааш нь түүний төрсөн өдрийг тэмдэглэж чадвал ирээдүйн өөрчлөгдөх ёстой. Маргааш нь Сатору ээждээ хагас сайнд нэг тийшээ явмаар байна гэсэн чинь ээж нь Кайотой хамт явах чагааг айл эдийн мэдсэн байдیں۔ Эдний ээж бүр айхтраа. Тэгтээ ямар ч тач зөвшөөрдөг. Харин өнөөх Кайог үзэн яддаг охин чинь нөгөө мөнгөний эргээс хойш ангийнхантайгаа харьцгаа ойлчиж. Манай өн найзуудаа ч бас хагас сайнд Кайотой хамт бүгдээрээ нэг газар руу явъя гэсэн чинь найзууд нь амар хөөрхөн. Кайо энэ хоёрыг хоёулахнаа ойлгохын тулд бүгдээрээ хагас сайнд ажилдаа энтергээд бас худлаа ярьчихна. Кайогийн ээж нь хагас сайнд эрт иржээ гэдэм байнал та. Тэгээд манай хоёр хамт очиж зөвшөөрөл авах гэсэн биш ээж нь бүр Саторогийн дургу хүргээд ахаар нь манай хүн хагас сайнд хамт явж Кайог аврах гэж гэлждэг. Тэгсэн чи ээж нь гинт ууралснаа Саторог яг алгадах гэсэн чинь Саторогийн ээж нь хүрээд ирнэ. Тэгээд Кайогийн ээжийн хандыг хаг дарж өгөөд хагас сайнд манай хоёр хамт гарахаар болдог. Саторогийн ээж нь Кайо энэ хоёрыг дагж исэн юм байна л да. Ер нь бол Кайог ээж нь зодддаг гэж анзаарсан л байсан юм байна. Ингээд 2 сарын 27 хагас сайн өдөр. Манай хоёр шинжлэх ухааны музей үзээд явж исэн чинь гинтхэн Саторогийн дурсам цэргээд манай хүн 18 жилийн өмнө ч бас Кайог энд дагуулж иржсэн болж таардیں۔ Тэгээд өөрийн мэдлэхүү хийсэн зүйлээ давтаад байвал ирээдүг өөрчилж чадахгүй гэдгээ мэдсэн Сатору аль чадхаараа төлөвлөөгүй зүйлсээ хийхээр болдог. Энэ үед найзууд нь ч бас гинт хурж ирсэн нь урд нь бичигдээгүй шинтүүх байлаа. Манай Сатору ер нь бодлоо чанга хэлчихдээ байна л да. Энэ удаа бүр ангийнхныхаа хажууд Кайог хөөхөн харагдаж ийн гэд бодсноо шууд чанга хэлчдэг. Тэгсэн чи ангийнх нь бүр бөө юм болж байна. Ингээд 3 сарын 1 болж Сатору Кайог гэрээс нь очиж аваад хамт хичээлдээ явлаа. Хичээл тараад ч бас Кайог шууд гэрт нь хариулахгүй хамт жаахан байжгаад гэрт нь өргөж өгдөг. За тэгээ шүнжин цаг хараад унт чаддгүй. Тэгээд үүр цайвуугүй юу шууд Кайогийн гэрлүү гүйж очиод гадаан захиас очно. Тэгээд хичээлээ тараад нөгөө эдтэйгээ хамт Саторогонд очиж төрсөн өдрөө тэмдэглэхээр болсон ч нөгөөдөл нь хаяад явчих. Сатору Кайо хоёр дэлгүүрээс баахан юм цуглуулж аваад гэртээ очтол нөгөө хэд нь айл эдээ ирцэн байжээ. Кайог нь Сатору төрсөн өдрийн бэлгийг бэлдсэн ч дуусгаж амжаагүй болохоор маргааш өгье гэдэг. Ингээд манай хоёр хамт төрсөн өдрөө тэмдэглээд оройн Кайог гэрт нь өргөж өгчөөд Сатору одоо л нэг тайвшраад гэртээ арайд нам унтваа гэж. Маргааш нь Сатору хичээл дээрээ хоцрох шахуу ирсэн чинь Кайо байдгүй. Өнөөдөр уг нь Саторуд бэлгийг өгнө гэжсэн ш төөрхий. Тэгээд манай хүн хичээлээ хаяад шууд Кайогийн гэрт яваад очтол хин ч хаалга тайлсангүй. Амбарт нь ч бас хинч байсангүй. Харин гэр дотор нь Кайо шалан дээр хөвтсөн ээж болон ээжийнх нь найз залуу хоёр шоконд орцсон сууж идэг. Сатору маань гэрээсээ ч гарахгүй хит хонжээ. Энэ хугацаанд Кайог олоогүй учраас хүүхдийн хулгай хэрэг гэж бүртгэж аваад одоо болтол хайж байгаа юм байна. Харин ангийн багш нь хүүхдүүдэд Кайог эмээг их рүүгээ нүүдсэн гэж хэлдэг. Цагдаа нар Кайогийн ээжээс байцаалт авсан боловч үр дүнд хүрсэнгүй. Энэ явдлаас хойш нэлээд хоногийн дараа 2 дахь хүүхэд алга боллоо. Тэр хүүхдийн ангийн багш ч бас өвөөгийн дөө нүүж очсон гэж хүүхдүүддээ хэлсэн гин. Сатору маань ганц нэг хэн зүйл өөрчилж чадсан ч гэлээ яг л нөгөө 18 жилийн өмнөх шиг бүх зүйлс урсгалаараа явж эхэлт юм да. Кайо алга болсноос хойш 10 хоног өнгөрлөө. Сатору Кайогийн гэрийн гадуур явж өнгөрөхдөө ээжийнх нь хайсан хогны ут дотор хүүхдийн хос бэлий байгааг харчаад шоконд ороод гүйж явахдаа санаандгүй одоо үергээ буцаад ирчихнэ. Манай үнийг хаасайгүй цагдаа нар ирэн сурулжлаад нөхцөл байдал бол бүр байж болох хамгийн муу үед буцаад ирчих юм. Саторуг яах учраа олохгүй сууж яхад нь ажлынх нь ахлахаас дуудлага ирээд Сатору туслая гэсэн бололтой гэртээ дуудсан байдаг. Гэхдээ ахлахын зорилго Саторуг цагдаад барьж өгөх байжээ. Тэднийхээс байдаг хурдаараа зүхтаад гартал аз олж Айритэй таардаг. Ахлахаас нь ялгаатай нь Айри Саторуг ээжигээ алаагүй гэдэгт нь итгэлтэй байлаа. Сатору харин эднийд байсан хуучин сэтгүүлээс Кайогийн нас урсан өдөр нь 3 сарын 3 болж өөрчлөгдсөн байхыг олж хардаг. Айриг ажлаасаа гараад явж явах үед ахлах нь түүнд Саторутай таарвал чадхаараа туслаарай гэжжээ бас. Харин Сатору одоогоос 3 жилийн өмнө гарсан хүүхдийн хулгай хэргийг хараад яагаад ч юм Кайогийн хэрэгтэй адилхан байгааг анзаардаг. Тэгсэн нөгөө ахлах чинь Айригийн гэрийн гадаа ирсэн цагдаа дуудах чахт нь Айри хурч ирээд ухамсарын шанаа өгөндөө. Айри яагаад Саторуд ингэж их итгээд байгаа вэ гэхээр бага ангид байхад нь түүний аав нь дэлгүүрээс юм хулгаалсан хэрэгээр баривчлагдсан юм байна. Гэхдээ аавыгаа хулгай хийгээгүй гэдгийг Айри мэдчихсэн ч гэлээ Айрид ч аавд нь ч хинч итгээгүй болохоор аав нь ажил амьдрал гэд бүхнээ алдсан байдаг. Тиймээс Айри маань аль болох хүнд чин сэтгэлээсээ итгэж байгааг хичээдэг гин.
Оройн Айригийн утсанд Саторогийн ээжийн дугаараас байгаа газраасаа хөдлөхгүй байж байгаарэ гэсэн зурус ирдэг. Яагаад энэ дугаараас мессеж ирдэг вүлээ гэд гайхаж дуусаагүй байтал түүний гэрт нь алуурчин айл хэдийнэ гал тавьсан байдیں۔ Аз болоход Саторо ойрхон байж таарад шууд гэрлүүнгүүгээд орсон чинь Айри бараг л чад хийхнээ өрхий. Энэ үед Айри яагаад ч юм гар утсаа Саторогийн халаас руу ичдэг. Саторо ч бас угаартахаасаа өмнө гарах нь үгүй юутэйгээ байжэтэл өнөөх ажлын ахлахнаас орж ирээд Айрыг авч гарахаар болоод Саторог арын алгаар цухтаалгадаг. Ингээд Саторо зөвхөн өөрөө аюулд ороогүй мэдсэн болохоор сүүлийн найдвар болох ээжийнхээ хуучин ажлын хамтрагчтай уулзахаар болно. Азар нөгөө хүн нь бас сайн хүн байж таарад манай Саторогийн ээжийг алуурчин өсгөх хүн бишээ гэж хэлдэг. Ээж нь алуулдаг өдрөө энэ үнтэй утсаар яриад маргааш нь уулзахаар цаг товолсон байж. Учир нь энэ нөхөр бас нөгөө цуврал алуурчны хэргийн талаар нэлээд сайн мэдээлэлтэй байна. Кайогийн өвглийн шалтгаан бол ээждээ зодуулж амбарт хоригдож байхад нь түүнийг алуурчин хулгайлаад өвлийн хүдэнд бирүү нь ус цацаж хөлдөөж алчаад буцаагаад гэрийн гадаа байдаг амбарт нь авчирч хийсэн юм байна. Энэ нөхөр сэтгүүлч бөгөөд түүний ухад судалж байгаа хэрэгүүдийг дандаа л хаагдсан гэж байсан ч яг үнэндээ аль нь ч хаагдаагүй болж мэдсэн болохоор Саторууд заавал тослонаа л гин. Харин Айри Саторууд утсаа өгсөн шалтгаан нь цагдаа нар ээжийнхэн дугаараас ирсэн мессежийг харчвал Саторог гал тавьсан гэж бодох учраас тэрүүхэн тэр оронд хурдан сэтгсэн байж. Бас энэ нөхрийн компьютер дээр бүх хэргийн мэдээллүүд байгаа болохоор Саторог чөлөөтэй үзэхийг зөвшөөрнө. Тэгээд манай хүн ухаад үзтэл алуурчин хийсэн хэрэг бүрийнхээ ардаас өөр хүнд хэрэгээ тогтдог гэж. Саторо энэ бүх баримтыг нэгтэлж үзээд яаж ч удсан өнөөх Юки алуурчин биш болж таарад байдаг. Харин нөгөө сэтгүүлч убаа эмнэлэг дээр Айритай уулзах гэж ирсэн чинь Айригийн оронд ээж нь хөвчээд юм да. Айри ээждээ бүх үннээ хэлсэн болохоор ээж нь түүнд итгээд охиныхоо оронд үлдэж Айрыг гадагшаа гаргасан юм байна. Харин Айри Саторо хоёр нөгөө гүүрнийхээ доор уулзахаар болно. Тэгээд Айри хотын зөвлөлийн гишүүнч гинүү нэг хүнийг сэжилж байгаагаа хэлдэг. Даанч нөгөө хүнийх нь нэр аль ч хэргийн сэжигтнүүд дунд байгаагүй болохоор Саторогийн тамхтай ерөөсөө таардгүй. За тэгсэн чинь Айрыг имлэхээс нууцаар гарснаас хойш цагдаа нар дагж исэн байж. Ингээд Саторо маань яах ч аргагүй баригдваа гэж. Гэтэл Саторо гинтхэн ойр авийн хүмүүс дунд алуурчныг олж хардаг. Энд мянга ориллоо гэд угаасаа Саторууд хэн ч итгэхгүй болохоор хамаг чадлаараа дахин төрөлтийг идэвхжүүлж буцаад 18 жилийн өмнөх цаг үедээ ирнэ. Энэ удаад тэр заавал ирээдүг өөрчлөхгүй бол дахиж ийм боломж олдоочгүй ч. Ингээд дахиад 2 сарын 29. Цуврал гэмтэр гарч эхлэхэд 1 хоног үлдлээ. Харин нөгөө Кения ч манай Саторог нэг л өөр байгааг анзаарч. Кения ч бас Кайогийн энд тэнд хөгөрсөн байхыг харсан ч гэлээ яаж туслахаа мэдэхгүй ажилтэй. Гэтэл Саторог гинтгэн л өөр хүн болцсон юм шиг л нүдэн дээр нь өөрчлөгдөөл Кайо тосолж эхэлсэн болохоор Кения ч бас түүнтэй хамтрахаар болдог. Саторо маань цоо шинхэн төлөвлөгөө бодож олжээ. Ямар ч тач 3 сарын 1-нд Кайотой хамт байжгаад харин 2-нд нь төрсөн өдрөө тэмдэглэнэ. Гэхдээ энэ орой Юкиг буруугүй гэдгийг гэрчлэх хүн хэрэгтэй болохоор алын шүү гэсэн бичгтээ цаасанд чулуу боогод эдний цонхыг хагалчихна. Мэдээж Юкигийн аав нь цагдаа дуудаж таарна да. Тиймээс цагдаа нар гэрч болно гэсэн үг. Үүний дараа Саторо Кайогийн ээжийг шатнаас түлхэж алах гэж байхад нь Кения түүнийг болиулдаг. Мань хүн оройжонгоо Саторог дагжилтэй. Харин Саторо бол ямар ч бохир арга хэрэгэлсэн бай хамаагүй Кайог аврахаар шийдсэн байдаг. Тэгээд төрсөн өдрөө дуусаад Кайог хөргөж өгөх замдаа өнөөдөр гэрт нь хариулахгүйгээр нэг хаягдсан автобусанд авчирна. Кения харин эндхийн хөөхөн тохижуулчих. Өнөө шөндөө Кайо энд хонохор болоод харин Саторо шүн дунд буцаж ирнэ гэд явлаа. Тэгээд Саторо гэртээ хараад унтахгүй байжгаад шүн дунд болоход гэрээсээ нууцаар гарч Кайо дээр ирлээ. Саторо Кения хоёрын төлөвлөснөөр бол Кайог хэд хоног хичээлд нь ирүүлэхгүй байхаар болж лтэй. Урд нь 3 сарын 2-нд Кайо гэртээ харьснасаа олж өгсөн бол одоо бүх зүйл өөрчлөгдөх нь гарцаагүй. Тэгээд Кайогоос энд ойлгож байгаа дуучлаарай гэсэн чинь Кайод харин ч энд байгаа нь илүү дээр байна гэдэг. Гэхдээ энэ бүхэн дууссаны дараа Саторо хариуцлагын үүрнэ гэсэн чинь Кайо өөрөө энэ бүхнийг сэдсэн гэж цагдаад хэлэх болохоор хэн ч хариуцлага хүлээхгүй штэ гэдэг. Гэтэл шүн дунд Кайог унтж байхад нь автобусанд хэн нэгэн орж ирээд цүнхээ үлдээгээд их л ууртай байгаа ололтой цаасаа хайрцгийг өшгөлчөөд гараад явна. Маргааш өглөө нь Саторогийн ээж хүүгээ хичээлдээ явахад нь үдийн цайнаас өмнө өлсвөл идэрээгээд хоол өгөөд явуулна. Харин Саторо нөгөө хоолыг Кайод авчиж өгдөг. Гэтэл хоолны савнд Саторогийн ээж нь зурус байх ба хүүгийнхээ дуртай хоолыг хийж явууллаа шүү гэсэн байдаг. Эдний ээж бүр амар зүн совинтай маа. Саторо хичээл дээрээ ирэхэд ангийн багш нь Кайогийн тухай асуухад манай хүн ч мэдэхгүй гэдгээрээ л гүрийнэ.
Харин багш нь Кайогийн гэрлүү бас ээжийнх нь ажил руу залгаж үзсэн ч ээж нь юрөөсөө утсаа аваагүй юм байна. Тэгсэн Сатору цагдаа хэлвэл яад юм бэ гэхэд багш нь хэрвээ одоо цагдаа хэлвэл хэн нэгэн асуудалд орох юм биш үү гэж авдیں۔ Энэ багш нь бас амар зүн совинтой. Бүхнийг мэдээч байгаа юм шиг гүйж юм шиг. Тэгсэн харин багш нь хүүхэд хамгаалах төвд айл хэдийн хэлсэн ба өнөөдөр Кайогийн гэрт очно гинэ. Сатору ч бөөн баяр. Тэгээд оройн ангийн багш нь хүүхэд хамгаалах төвийн хэдэн хүмүүстэй Кайогийн дутсан боловч ээж нь арын хаалгаараа гараад зугтсан байдаг. Харин Сатору маань урт удаан хүлээсэн төрсөн өдрийн бэлгээ Кайогоос авлаа. Тэгээд өнөө шөндөө Саторуг энэ тоноод яваач гээд урд шөнө ирсэн нөгөө хүний талаар ярьдаг. Энэ ид маань өнөөх үлдээсэн цүнхийн задлаа тартал Кайогийн хэргийг үйлдсэн алуурчны хэрэгэлсэн эд зүйлс байдیں۔ Гэхдээ эднийг яг юу болохыг ганцхан ирээдүгөөс ирсэн Сатору л мэдж байгаа. Түүний олж мэдснээр бол алуурчин шүн дунд Кайог амбаараас сулгаалахдаа үлдээсэн гутлын хэмжээ болон хэн Юкигийн өмсдөг гутлынхтай яг таарч байдаг. Бас Кайог хурдан хөлдөөхийн тулд ус шүршигч ашигласан. Тэгээд энэ ид маань ямартай ч Кайог автобусанд байлгахаа болж Саторугийн дэрлээ. Гэтэл Саторугийн ээж нь манай энэ идийг загнахын үтхий бүр сайн байна гэж магтаад Кайог гэртээ байлгахыг зөвшөөрдөг. Харин ээж нь Кайог гэрт нэрснийг ангийн багш руу залгаж хэлнэ. Гэртээ дандаа л айц сүүц дунд амьдардаг байсан Кайо анх удаа ийм дулаан уур амьсгал бас анх удаа ийм өглөөний цай хараад өөрөө ирэхгүй уйлчдаг. Тэгээд оройн манай ээж хүү хоёр Кайог гэрт навчиртал Кайогийн ээж нь бүр охиноо ганц ч удаа хайж үзээгүй юм бийж охиныг хулгайлсан энтергээд манай хоёр руу дайраад бүр аалах нэ. Тэгсэн чинь хүүхэд хамгаалах төвийнхэн ангийн багш энтергээд бүгдээрээ манай хоёртой хувилдаад Кайогийн ээжийг барьж авах гэжсэн юм байна. Түүнийг охиноо асран хамгаалах ирэхгүй гэж үзээд Кайог асрамжийн газар руу явуулнаа гэсэн чинь Кайогийн ээж бүр бүгдийн шүүхэд өгнө гэд галзуурж яхад нь түүний ээж нь хурч ирээд охиноо аргаддаг. Кайогийн ээж урд нь нөхөртөө зодуулдаг байсан болохоор ээж нь хүчээр салгасан ба тэр үеэс хойш Кайог харах болгонд дургуун хүрдэм үү яадیں۔ Хамаг уураа Кайод гаргадаг болж. Ингээд Кайо асрамжийн газар биш эмээгэндээ очихоор болж манай Сатору нэг ч болтгой хүний амийг аварч чадлаа. Гэхдээ бүх зүйл дуусаагүй. Одоо дахиад 2 хүүхдээ амийг аврах ёстой. Ядж яхад нэг охин нь бүр огт танихгүй өөр сургуульд явдаг хүүхэд. Тэгээд Сатору ямартай ч нууцаар мөрдөж хичээл, сургууль, дугуйлан энтергээд бүгдийг судлаад яг аль цагт алуурчны бай болох боломжтойг нь олж мэдээд байжсэн чинь ээж нь дэлгүүрээс баахан хүнс цуглуулсан гарч ирээд манай хоёр гэрлүүгээ алхаж явтал ангийн багш нь машинтай явж таарад манай хоёрыг хүргэж өгөхөр болдог. Багшийн машины урд хайрцагт нэг цаас цохуугаад байхаар нь таттал баахан чихэр гараад ирдیں۔ Багш нь тамхинаас гараад оронд нь чихэр иддэг болсон гинэ. Маргааш нь Сатору Кеня хоёр Хиромитэй хамт нөгөө автобусыг ирж чалгатал алуурчин айл хэдийнэ бүх юм аваад явчих. Тэгээд Сатору яг үнэндээ Кайог зөвхөн ээжээс нь хамгаалсан юм биш. Алуурчнаас ч бас хамгаалсан гэдгээ хэлтэл найзууд нь түүний яриаг шаал утгагүй ингэж бодсон ч гэсэн Саторуд итгэж алуурчныг барихад нь тусалж дэмжихээр болдог. Энэ Хироми гэдэг найз нь охин шиг харагддаг болохоос биш эрэгтэй хөвгөлтэй. Гэхдээ 18 жилийн өмнөх цоврал аллахын 3 дахь охирогч болсон болохоор Сатору түүнийг ч бас хамгаалах ёстой. Ингээд манай эд нөгөө танихгүй охинтой очиж уулзтал нөгөөх нь манай эдийг ямар тэнэг гарууд вэ гэснээ яваад өгсөн ч гэлээ маргааш нь манайхны новчонд өөрөө хүрээд ирдэг. Энэ үеэс эхлээд арцгаар үст танихгүй охинтой их дотн олсон бололтой. Ямартай ч алуулах гэж байсан 2 хүүхдийг хоёуланг нь аварч чадлаа. Одооноос энэ хоёр ганцаараа энэ тэнд явхаа болсон болохоор алуурчны бай болохгүй л гэсэн үг. Гэтэл Хироми өнөөх Кайог үзэн яддаг охиныг ойрдоо ганцаархнаа байгааг анзаарчлээ. Тэгээд Сатору тэлтэл манай хүн түүнийг нэг хэсэгтээ ажиглахаар болдог. Тэгээд маргааш нь хичээл тарсны дараа нөгөө охиныг дагаж яваад хоккейн тэмцээн үзэхэр болсныг мэдээд дагаад ирдэг. Гэтэл нөгөө охин 0 орчхоор нь гарч ирэхийг хүлээжсэн чинь багш нь 0-оос гарч ирээд түүнийг айл түрүүн гараа явцсан штэ гэж авдیں۔ Тэгээд гадагшаа хартал Юкигийн машин явж өнгөрөхийг хараад багшаасаа тэр машины артаас дагаад өгөөч гэж гуйдаг. Тэгээд багшийнхаа машинд суугаад бүсээ хийх гэсэн чинь гацдаг болцсон ингээд багш нь өөрөө хийж өгнө. Тэгээд манай хоёр нилээн явж хагаад Сатору багштаа урт хайрцагнаас чихэр авч өгөх гээд онгойлготол чихэр овсоо. Тэгсэн чинь багш нь энэ миний машин биш болохоор наа чин чихэр байхгүй гэж авдیں۔ Тэгээд бас дагаж явсан машинд нөгөө охин ч байхгүй. Албаар Саторуг төрөгдүүлэх гэж Юкигийн хоолны газраас хүргэлтийн хоол дуудсан байж. Багш нь Саторуг өөрийнх нь онилсон хүүхдүүдтэй дотносоод аллах хийгтэн саад болоод байсан болохоор сэжгэлж эхэлсэн гин. Тэгээд албаар саяны нөхцөл байдлыг Саторутай хоёулахнаа машинд суухын тулд зохион байгуулж.
Харин Сатору нөгөө хүний компьютер дээр байсан мэдээллээс сэжигтнүүдийн нэрс дунд уг нь багшийн нэр байгааг харсан ч багштай итгэдэг болохоор тоогоогүй юм байна. Тэгээд машинтайгаа явсаар нэг голын хажууд ирээд багш нь Саторууд чиний хийсэн зүйлс яг ирээдүг харсан юм шиг оновчтой байсан шүү гэж хэлээд манай үнийг машинтай хамт гол руу живүүлждэг. Харин Сатору яг живхээсээ өмнө багштай би чиний ирээдүг харсан шүү гэж хэлдэг. Энэ явдлаас хойш 15 жил өнгөрч Саторугийн ээж нь урдын адил хэвийн амьдралтаа орсон байв. Харин Сатору 15 жилийн дараа анх удаа нүдэ нээлээ. Энэ бүх хугацаанд ээж нь өдөрт 4 цагийг хүүгийнхээ биед сонголт дасгал хөдөлгөөн хийлгэхэд зарцуулсан болохоор Саторугийн бие нь 15 жил комд байсан хүнийх гэхээргүй эрүүл байдаг. Даанч манай хүний ой санамж нь бас яагч бүрэн биш. Гэмт хэргийн талаар бас өөрийнхөө 29 настай байсан үеэ таг мартчих. Ээж нь түүн дээр эргэлтээр ирсэн найзуудад нь өнгөрсний тухай ярихгүй байхыг сануулсан байж. Нэг өдөр Сатору дээр Кайо эргэлтээр ирдэг. Гэтэл Кайо ч Кениатай суугаад хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа гинэ. Сатору гадаа салхилд суухдаа энэ эмнэлэгт удахгүй хагалгаанд орох гэж байгаа нэг охинтой танилцдаг. Тэгээд хөөхөн яриа өрнүүлээ сууж итэл эдэн дээр өнөөх ангийн багш нэрэндээ. Сатору ой санамжаа алдсан болохоор багшигаа алуурчин гэдгийг ч бас мартцсан. Багш нь харин Саторуг сэрхийг 15 жил хүлээсэн ч гэж ах шиг. Хэд хоногийн дараа нөгөө охины хагалгааны өмнөх өдөр болохоор Сатору уулзах санаатай өрөө рүү явж агаад багштайгаа таартал багш нь тэр охиныг одоо унтж байгаа. Би ч бас өрөөнөөс нь гарч ирлээ гэдэг. Тэгээд Саторутай хэсэг ярилцмаар нэгснээ эмнэлгийн дээвэр дээр дагуулад гараад ирнэ. Тэгсэн чинь манай мангар ой санамж нь эргээд ирсэн гэдгээ ингээ шууд хэлчихдээ гинэ. Үнэндээ бол манай хүний ой санамж айл дээр сэргсэн юм байна. Тэгээд найзуудаа тэр тухайгаа хэлж алуурчныг барих нотлох баримтыг хамт цуглуулахаар болж. Харин энэ багш нь Саторуг өөрөө уснаас татаж гаргасан юм байна. Яагаад вэ гэхээр бүх төлөвлөгөөг нь мэдсэн юм шиг л саад болоо бас өөрийнх нь ирээдүг харсан гэдэг үг нь сонирхлын их л татчихлээ. Сатору уг нь карманд хуцаараа Кения руу залгацсан байж. Тэгсэн чинь чөтгөр шиг багш нь мэдчихэд утсын таслаад айчна. Бас болоогүй нөгөө хагалгаанд орох охины нойрсуулах юмд нэг юм хийчээд Саторугийн хурууны хийг үлдээсэн гинэ. Тэгээ Саторугийн утсаар нөгөө охин руу зурвс ичээд Саторуг дээврээс унж амиа орлсон болгох юм гин. Тэгсэн чинь Сатору гинтхэн өөрөө дээврээс унах гэсэн чинь багш нь бариад авд юм да. Яагаад вэ гэхээр бүхэл бүтэн 15 жилийн турш Саторуг сэрхийг хүлээж байнга эргэж тойрч байхдаа Саторуг өөрийнх нь хувьд ямар чухал хүн болсныг багш нь өөрөө ч мэдээгүй явж. Тэгээд энэ бүхнийг ойлгосон багш нь өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрч Саторуг унгаагаад ардаас нь өөрөө ч бас үсрэх гэтэл өөрт нь итгэдэг хүмүүстэй хүн шаал ондоо штэ. Ингээд багш нь аллага үйлдэхийг завдсан эргээр баригдаж Сатору ч хэвэн амьдралтаа орлоо. Түүний зохиосон манга амжилтанд хүрээд бүр анийн болж хийгдэн гинэ. Сатору байнга ирдэг гүрнийхээ доор зогсож байхдаа Айратай дахин нэг удаа учирснаар аним маань дуусж байгаа. За манайхан яаж ийн? Дэжгүй үсттэй. Анимасаа ойлгож үзсэн бэз? Би бол ер нь дэжгүй ойлгомжтой ирсэн гэж бодож байгаа шүү. Тэгээд эхнээс нь дуустал нь үзсэн ч гэсэн ойлгомжгүй юм байгаа дэвэл комент хэсэгт бичээд үлдээгээрэй, окей? Тэгээд дараагийн анимаар уулзтлаа. Түр баяртай.